Дэлхийн алдартай мюзиклийг Монголд тоглоно. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Ерөнхийлөгч хөрөлсөх Монголын уламжлалт ангаах ухааны хөгжүүлэх тухай зарилэгт гар үсэг зурв. Анхааруулга өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний ирж ирс чангарна. Нийтийн байранд амьдардаг 12 хүн угаарын хийнд хорджээ. Бүхнийг фронтод Тэмэнжингийн цуваа төслийн 1-р үе шат амжилттай хэвжиж дууслаа. Монголын зохиолчдын эвлий ээлжид 19-р их хурал боллоо. Үхлийн вальс Улаанбаатар Дагуу Айхтайны тухай шинэ Орос кино гарна. Ерөнхийлөгч хөрөлсөх өнөөдөр Монголын уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх тухай зарилэгт гар үсэг зурлаа. Манай улсад уламжлалт ангаах ухаан 5000 жилийн өмнөөс үүсэж хөгжсөн гэж үздэг. Ялангуяа 1681 онд Дижихүйн ухаан эмч Мармов бэлтгэх дэг сургууль байгуулагдсанаар онол арга зүгээр баталгаажиж үеэс үед уламжлалт ангаах ухааны онол мэдлэгийг өвлөсөөр байна. Бид нар бол одоос тус дэлхийн ертөнцөөс ондоошилтой ард. Бидний ондоошвол хил соёл, үүх түүх, ёс заншил, газар нутаг бидний ондоошлоо. Түүнтэй адилхан бас энэ уламжлалт ангаах ухаан бол бидний бас уламжлалт бас нэгэн ондоошлын нэг хэсэг. Уламжлалт ангаах ухаанд сурах бичиг гарын авлага болгон хэрэглэж ирсэн дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичгийг 2025 онд ЮНЕСКОгийн дурсгалын өвд бүртгүүлсэн. Түүнчлэн уламжлалт ангаах ухааны эмч мэрэгжилтнүүд олон улсад тэр тусмаа бүгд найрамдах Польш улсад оншилгоо амжилтгийг чанартай гүйцэтгэж энэ салбарын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлж байна. Тиймээс энэ салбарыг улам түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгтэйг ерөнхийлөгч онцоллоо. Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд цочрох хүүтэрнэ гэдгийг анхааруулсан. Гэхдээ энэ нь урд өмнө огт болж байгаагүй үзэгдэл биш юм. Өнгөрсөн өвлийн саруудад цаг агаар харьцангуй дулаан байсан. Харин энэ удаад тэрхүү температураас 10-15 хэмээр эрс буюу огцом хүүтэрж байна. Тиймээс малчид тээвэрчид болон олон нийтэд анхааруулга хүргэж байна гэлээ. Өнөөдрөөс нийт нутгаар хүүтний эрс чангарч байна. Урд шөнө 14-өөс 15-нд шилжих үеэр завхны баян тис суманд хасах 43 хэм хүрч өмнөх өдрөөс 23 хэмээр хүүтэрчээ. Өнөө шөнөөс багаар нэмэгдэж хүүтний эрч улам чангарна гэдгийг цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. За цагуурын байгууллагаас энэ ойрын өдрүүдэд хүүтэр гэсэн мэдээллүүдийг өгöd байгаа тийм. Гэхдээ энэ хүүтэн нь бол одоо огт болж байгаагүй үзэгдэл бол ерөөсөө биш. Ер нь бол болдог. За ялангуяа одоо энэ өвлийн саруудад харьцангуй дулаахан байсан энэ саруудад одоо энэ байгаа температураас 10-аас 15 градусаар бас эрс хүүтэрж байгаа тул бид нар одоо малчид тээвчид ард ирээдтэй анхааруулах мэдээллүүдийг өгöd байгаа. За хүүтрэл бол өнөөдрөөс эхлээд бол хүүтэрнэ. За ур чөний хэмжээнд 14-өөс 15-нд шилжих шөнө завхны баян тис сум 43 градус хүрч өмнөх өдрөөс 23 градусаар хүүтэрсэн бол за энэ хүүтрэл одоо ингээд өнөө шөнөөс багаар ингээд нэмэгдээд хүүтний эрч улам чангараад явна гэсэн. Манай орны хамгийн хүйтэн зэглэгддэг дархтын хотхоор завхан гол эдэр тис голын хөндийгөр шөндөө хасах 44-өөс хасах 49 хэм хүрнэ. Цаашлаад хасах 50 хэм хүрэх магадлал өндөр байна. Бусад нутгаар өдөртөө хасах 32-оос хасах 37 хэм байх бол томоохон голын хөндий буюу хараа өрөө туул тэрэлж хэрлэн онон улз халах голын хөндийгөр шөндөө хасах 43-аас хасах 48 хэм хүрч өдөртөө хасах 26-аас хасах 31 градус байна. Харин харьцангуй дулаахан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөө хасах 20-оос хасах 25 хэм, өдөртөө хасах 10-аас хасах 15 хэм байна. Говийн бүс нутгийн зүүн тал хойд буюу зүүн хэсгийн сумдаар шөндөө хасах 25-аас хасах 30 хэм, өдөртөө хасах 15-аас хасах 20 хэм. Бусад нутгаар шөндөө хасах 32-оос хасах 37 хэм хүрнэ. Мөн Улаанбаатар хотод Ярмаг сонгины орчимд хасах 32-оос хасах 37 хэм, бусад хэсгээр хасах 27-оос хасах 32 хэм хүрнэ гэлээ. Тийм за ер нь бол ингээд өмнөх онуудыг хараад тахад 2010 он байдаг. За 16 оны 1 сарын 18 буюу 28-ны өдрүүдэд бас ингэж их хүүтэрсэн. За ингэж хүүтэрсэн байдаг газруудаа баян завхны баян тис сумд бол 50 хүрчээсэн. За отгон сумд бол 55 градус хүрч хүүтэрчээсэн юм тохиолдол байгаа. За ойрын хугацааны гэх юм бол 24 оны 1 сарын 21-нд бол завхны баян тис отгон сумд бол 49 градус хүрч хүүтэрчээсэн.
Өмнө нь 2010-2016 оны 1-р сарын 18-28-ны өдрүүдэд одоогийн шиг ийм хүүтрэл болж байжээ. Тухайлбал завхны Баян Хэлс суманд хасах 50, Отхон суманд хасах 55 хэм хүрч байсан бол 2024 оны 1 сарын 21-нд дээрх суманд хасах 49 хэм хүрчээ. Жанжид Дорж Баттар Чивгэн Павлов, Бүрвсрэн Марлма, Iced Global. Нийтийн байранд амьдардаг 12 иргэн угаарын хийнд хорджээ. Тухайн байранд захиргаан болон галалтаа хосолсон халаалттай байж, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн тохиолдол дугарч өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн Сүхбаатар дүүрэг Баянзүрх дүүргийн айлуулт газар дээр нь очиж ажилласан байна. Туулш хэрэглэгчдийн үйлчлэгчдийн төв нь 150 мянган гаруй айл өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилан тусгай хяналтын самбараар 24 цагийн турш тасралтгүй хянаж тохиолдол дугарсан үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Нийтийн байранд амьдардаг 12 иргэн угаарын хийнд хорджээ. Тухайн байранд цахилгаан болон галалгаатай хосолсон халаалттай байжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн тохиолдол дугарч өндөр эрсдэлтэй гэж үндэслэгдсэн Сүхбаатар Баянзүрх дүүргийн айлуудад газар дээр нь очиж ажилласан байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэг төвөнд 150 гаруй айл өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суйрлуулан тусгай хяналтын самбараар 24 цагийн турш тасралтгүй хянаж тохиолдол дугарсан үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 80 жил Орос Монголын улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан үнэнч мөнх андууд төрийн бус байгууллагаас бүхнийг фронтод Тэмээжингийн цуваа төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж дуусныг зохион байгуулагчид мэдэгдлээ. Бүхнийг фронтод Тэмээжингийн цуваа төслийн эхний үе шатанд үнэн ч мөнх андууд төрийн бус байгууллагын идэвхтнүүд 1942-оос 1943 онд Тэмээжингийн туулсан замаар аялаад иржээ. Ингэхдээ түүхэн замыг нь тодруулах дурсгалын самбар баг нь суйрлуулсан байна. Мөн энэхүү үйл явдлын талаар шинэ мэдээлэл цоглуулжээ. Үндсэндээ бол энэ явах хугацаанд түүхийг судлаад үзэхлээр Монгол улсын 6 суурин газар Горны Алтан 3 хотоор дамжиж үйл ажиллагаа явуулсан байгаа. За ерөнхий мэдээллийг хувьд бол Монгол улсын талдаа бидэнд бол үндсэндээ мэдээлэл маш их хомсдол байсан. Үндсэндээ яг одоо гардаж оролцсон хүмүүсийн одоо үр хөвгт ач зээнээр одоо тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн болохоос биш яг орон нутгийн музей архив одоо энэ чиглэлээр бол ямар ч мэдээлэл байхгүй. Ер нь бол энэ талаар мэдээлэл мэддэг хүн бол их хоолн байсан. Оросын холбооны улсын одоо Горны Алтаа талд бол ерөөсөө маш нарийн мэддэг. Ерөөсөө бүр түүх замналын бол дэлгэрэнгүй иргэд бол айгүй сайн мэддэг юм байна. Орон нутгийн Кравецкий музей, орон нутгийн музейд бол маш хэмжээний баримтууд байдаг юм байна. Энэ нөхдүүд маань цаашдаа та нар маань энэ түүх өөрөөр Монгол хүн болд төрсөн бид Монгол хүн гэж одоо бидний үндэсний бахархал. Бид өөрөөр өвгдөөдс маань одоо энэ эх орон газар шороонд ингэж өөрийнхөө амьдрах хугацаанд өөрийнхөө хүч хөдөлмөр одоо шингээж энэ улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахын төлөө одоо ингэж хоёргүй сэтгэлээр зүтгэжсэн юмаа гэдэг яалтчгүй одоо энэ аяны явцад бидэнд өөрсдөө мэдгэжсэн өвгдөөдсээр үнэхээр бахархын арга. Агуах орны дан эхэлсний дараах өдрөөс манай ард түмэн бүхнийг ялалтын төлөө бүхнийг фронтод гэсэн урайндор улаан армид сайн дураараа туслах хөдөлгөөнийг өрнүүлсэн байдаг. Үүний дотор зөвлөлтийн ард түмэнд баруун Монголын ард түмнээс үзүүлсэн тусламж онцгой байр суурь эзэлтгэ. Ховд аймгаас хөдөлсөн Тэмээжингийн цуваа 1942 оны 9-р сарын 17-ноос 1943 оны 5-р сарын 5 хүртэл 2700 км замыг 1200 тэмээтэй 230 хоног туулж 240 тонн ачааг Бийск хотод хүргэжээ. Тухайн үед Ховд аймгийн иргэд ангийн мах, арьс шир, алт мөнгө, адуу зэрэг зүйлсийг сайн дурын үндсэн дээр цуглуулж Бийск рүү хүргүүлж тэндээсээ вагонд ачуулсан байна. Тиймээс энэхүү түүхийг дахин сэргээ судалж залуу хоч үедээ мэдүүлэх нь бидний үүрэг гэж тус төрийн бус байгууллагын идэвхтнүүд болон эрдэмтэн түүхчид онцолж байна. Манайхан улсын түүхээ одоо бичихтэй үнэндээ дэлхийн 2 дугаар дайны үеийн бүгд найрамд Монгол ард улсын тэр бэлгэлийн хөдөлгөөний түүхийг бич тэмдэглэж үлдээхтэй Улаанбаатараас Москваг зорьсон төмөр замаа дагаж явсан бэлгийн том цуваануудыг л бүгдийг нь одоо бич тэмдэглэж үлдээснээс яг энэ баруун Монголоос үтсэн Тэмээжингийн бэлгийн цувааг бол дурддагдаа байдаг. Үүгээр их чухал ажил бүгдэлтэй. 2 дугаарт энэ бэлгийн хөдөлгөөний цуваа бол ямар нэгэн төрийн захиргааны
төв дээд байгууллагын шийдвэрээр зохион байгуулагдаагүй цэвэр одоо Орос Монголын хил залгаа бүс нутгийн ард түмнүүдийн олон жилийн одоо хамтарч ажиллаж амьдарч ирсэн үерхэл нөхрөллийн одоо зовх цагт нөхрийн чанар танигдна гэдэг монголчуудын гүн ухааны тэр итгэл үнэмшил дээр тулгуурлаж ховдын манхан, ховдын үенч, ховдын алтай сумдын ард иргэд сэтгэл санаа нэгдээд өөрсдөө тэмээгээ бүрдүүлээд өөрсдөө жинчтэй гаргаад өөрсдөө бэлгээ цуглуулад ингээд 1200 тэмээ өхий 108 жинчидтэй энэ цавааг хөдөлгсөн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны хүнд жилүүдэд манай улс зөвлөлтийн улаан аримд гар сунган тусалсан гэдгийг хүмүүс сайн мэддэгч баруун Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тусламжийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл үнэн ч мөн хандууд төрийн бус байгууллагаас энэхүү үйл явдлыг хойч үедээ таниулан сурталчилж алдар гавьяаг нь мөнхжүүлэхийн тулд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Төслийн 3 дахь шатанд энэхүү түүхэн үйл явдлаар дамжуулан нүүдлийн соёлыг дэлхийд таниулах болон ажил жуулчлалын бүс болгох ажлыг хийхээр зорж байна. Жончидорж Баттарч Павлов Бүрвсрэн Марлма Iced Global. Ирхэм үзэгчдээ та бүхэнд цөөн хормын мэдээг хүргье. Улаанбархан өвчний дэгдэлт 332 дахь өдрөө үргэлжилж 8 тохиолдолд шинээр нэмж бүртгэгджээ. Үүний 2 нь Улаанбаатарт, 6 нь орон нутагт гарсан байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 13900 болжээ. Халдварын улмаас нийт 11 хүн нас бараад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Манай улс одоогоос 30 жилийн өмнө тодруулбал 1996 оны 1-р сарын 17-ны өдөр интернетэд анх холбогджээ. Datacom компани Улаанбаатар хот болон Америк нэгдсэн улсын Калифорни мужийн хооронд 128 гигабайт сансрын сувгаар дамжуулан холбогдож, улсын хэмжээнд анхны 24 цагийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болсон юм а. Ингэж манай улс интернетэд холбогдсон Азийн 10 орны нэг болжээ. Битүүний өдөр буюу эх сарын 17-ны мягмар гарагт бүх нийтээр амарч ажлын өдрийг 2 дугаар сарын 28-нд шилжүүлэх санал асуулгыг e-Mongolia аппликейшнаар авч байна. Саналаа илгээхийн тулд e-Mongolia системд нэвтэрч профайл хэсэгт байрлах санал асуулга зэс рүү орно. Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно. Илгээх товч дарснаар санал баталгаажна. Санал асуулга 20-нд дуусгар болно. Хурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож хариуцлага тооцно. Хавдрын өвчлөлийн 20% нь хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлттэй холбоотой байгаа бол уг өвчлөлийн 80-аас 85% нь хеликобактертай холбоотой байна. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар хотын нийт цэцэрлэг сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахар болжээ. Сургууль цэцэрлэгийн орчинд хеликобактерийг устгахын тулд эхний ээлжинд шинжилгээ авна. Дараа нь ариутгах төхөөрөмжүүдийг суйрлуулна. Харин гэр орчинд гэр бүл бүр тус тусдаа аяг тавг халбах сэрээтэй болох ахуй орчинд ариутгадаг байхыг зөвлөнө гэж нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин мэдэгджээ. Хэд хүтрэлтэй холбоотой ан амьтад ой тагаас суурьшлийн бүс рүү орж ирэх үзэгдэл манай улсад болоод буриадад бүртгэгдсээр байна. Тухайлбал саяхан буриадад үнэг суурьшлийн бүсэд нэвтэрсэн тохиолдолд гарчээ. Ийм тохиолдолд зэрлэг ан амьтанд хамаагүй ортож болохгүй. Гар дээрээс хооллох гэж оролдохч хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Монголын зохиолчдын эвлий ээлжид 19 дахь их хурал Чингис хаан зочид буудлын хаан танхимд эхэллээ. 4 жилд нэг удаа тус хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэн. Мөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр томилно. Одоогоор Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн даргаар үндэсний номын сангийн захирал Яруу Наригч Ичин хорлоо 2019 онд сонгогдож гүйцэтгэх захирлаар сэтгүүлч зохиолч Инх Жавхлан ажиллаж байна. Энэхүү Монголын зохиолчдын эвлэлийн 24 дахь даргаар хин гэдэг уран сонгогдохыг олон нийт харж хүлээж байна. Дэлхийн алдартай мюзиклийг олонний хүртэл болгох бэлэн болжээ. Энэ амралтын өдрүүдэд улсын хүүхэд залуучдын театр шинэ уран бүтээлээ үзэгч олноо өргөн барих гэж байна. Үүгээр тус хамт олон урын сангаа баяжуулахын зэрэгцээ өөрсдийн ур чадварыг дэлхийн түвшинд сорж байна.
Улсын хүүхэд залуучуудын театр шинэ уран бүтээлээ толиулах гэж байна. 17-18-ны Бямб Ням гарагийн 17 цагаас дэлхийн алдарт Адамсын гэр бүл мюзикл жүжигийг тоглоно. Тус жүжигийн зохиолыг Америкийн зохиолч киноны найруулагч Маршал Брикман, зохиолч жүжигчин Рик Эллис нар бичжээ. Маршал Брикман бол Оскар шагналт уран бүтээлч юм а. Манай театрын 6 дахь уран бүтээл Адамсын гэр бүл жүжиг маань нэгтгэд тунд өгсөн байна. Уртлын Ромео Жулиетаг үзсэн. Уртлын бас хайр гарал билүү те. Тэрийг бас үзсэн. Аюу гоё байсан. Ийм сайхан уран бүтээл хийх гэж байгаа баяр хүргэе. Гаднаасаа инээдэм эсвэл хар бараан харагдаг зүйлс дотроо хичнээн ингийн чин үнэн байдгийг холж харах дэлхийн алдартай уг бүтээлийн ерөнхий продюсер найруулагчаар говьт жүжигчин Ариун Болт ажилласан байна. 14-өөс дээш насныхан тус жүжигийг үзэх боломжтой. Улсын дөр үжигийн Эрдэнэ театр сонгодог хөгжимд дуртай үзэгчдэд зориулсан шинэ оны эхний тоглолтоо Яруу тунгалаг симфони найрал хөгжмийг дэрэгдээсэн сонсох боломжийг бүрдүүлсэн онцлог тоглолтоор эхлүүлэх гэж байна. Тоглолтод Чайковскийн Цөмөхөө сюит, Штраусын шилмэл бүтээлүүд дан хөгжмөөрөө ихшгэлнэ. Он гарах болгонд шинэ жилийн концерт гэж дэлхийн олон симфони оркеструуд хийдэг. Яг тэр хэв маяг уур амьсгалыг бол бид шингээж өгч энэ хүү концертыг бэлдэх бол Тоглолт 17-ны Бямб гарагийн 17 цагт Улсын дөр үжигийн Эрдэнэ театрын 2 дугаар давхрын фойед болно. Энэ фойед симфони найрал хөгжим маш сүрлэг, сайхан сонсогддог байна. 17-18-ны 11, 14, 16 цагаас Улаанбаатар театрт Мопед хүүхэлдэйн театр, Улаанбаатар театрын хамтын бүтээл Сайн уу Олмас жүжигийг тоглоно. Бүтэн жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн Мопед Universe-ийн Монгол дүр Олмасыг үзэгч танаа танилцуулна. Тус жүжигийг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар дэмжсэн бөгөөд 3-аас дээш насныхан үзэх боломжтой. 17-ны Бямб гарагийн 17 цагт Төмөр замын чуулгын Ганцхан Паласт Цагаан лаваа чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт хуурийн дагуу болно. 17-ны Бямб гарагт зочлох үйлчилгээний манлайлал, зочид буудал, ресторан, хоол үйлдвэрлэлийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт үргэлжилнэ. 11-р удаага болж буй тус сургалтад манай улсын болон Филиппин улсын судлаачид, технологийн зөвлөхүүд, үйлчилгээний менежментийн чиглэлд хоол үйлдвэрлэл, шингэн хүнсний салбарт амжилтаараа түүчилж буй залуу мэргэжилтнүүд оролцож байна. 2026 онд маш их ачаалттай ажиллах бах. Монголд ирж байгаа зочдтой ямар амтыг бид бүхэн бэлтгэх вэ гэдэг сэдвээр та бүхэнтэй нэг сонирхолтой яриа өрнүүлье гэж бодож байна. Ice Global амралтын өдрүүдэд болох урлаг соёл спортын зарим үйл явдлыг танилцууллаа. Улаанбаатар хотод эх орондоо амжилт олсон Орос киноны нээлт болно. Уг кино Москва хотод бус харин Сибирийн Омск хотод нутгийн уран бүтээлчид хүчээр бүтээгдэжээ. Бус нутгийн кино хэрхэн Орос даяар алдаршиж чадсан бэ? Мөн Монголын нийслэлд хизээ хаана үзэх боломжтой тухай мэдээллийг одоо хүргье. Очередь в кинозал до противоположного конца. Кино танхим руу орох дараалал хонглын нөгөө үзүүр хүртэл үргэлжилнэ. Зарим нэг үзэгч бүр шатан дээр зогсжээ. Нээлтийн өдрөөс л Үхлийн вальс кино нэрд гарсан бүтээлүүдтэй өрсөлдөж эхэлсэн байна. Признанным лидером проката. Убийство сотрудника лагеря – самое страшное преступление. На протяжении всего киноны туршид үзэгчид залуу балетчин охины хувь заяаны гэрч болон тэрнтэй хамт зовлон зүдгүүрийг мэдэрнэ. Хөөрхөн охин доромжлол, шаналл, үхлийн марш буюу Уштуд Гоф хорих лагерийн хоригдлуудыг олноор нь устгасан аимшигт явдлыг туулна. Лагеря Штутгоф. Маш харамсалтай. Ийм юм туулна гэдэг чинь дэндүү харамсалтай. Я поражен. Бүр алмаарлаа. Тун нарийн кино байна. Ямар цагт амьдарч байгаа. Хэн энэ их цагийг авчирсан тухай болгошуулдаг бүтээл байна. Мирное небо. Зрители признаются особо. Үзэгчид Үхлийн вальс киноны ихэнх хэсгийг Омск хотод авсан гэдгийг онцолж байна. Кинонд нутгийн ачаал болгох төмөр замын буудлал, тоосхны үйлдвэр, хуучны Гатедийн корпусын барилга гарна. Мөн мэдээж хэрэг Штутгоф хорих лагер. Түүний хуулбарыг зөвлөлтийн үед үр тариа хадгалдаг байсан эзэнгүй амбааруудын оронд барьжээ. Годы хранилось зерно.
Бид тэр гудамжаар алхаж тэр барилгуудыг харж үзсэн. Энэ бүхэн биднийх. Ийм өндөр мэрэгжлийн түвшинд кино гарч байгаад бахархах сэтгэл төрж байна. Энэ киног зөвхөн Омскд биш, бусад газартаа ч үзүүлээсэй гэж хүсэж байна. Хувцас сэргэслийн ч аль болох бодит байлгахыг зорьсон байна. Хянагч эмэгтэйчүүдийн хувцсыг Германы музейн архивын гэрэл зургуудын дагуу Омск хотод ойжээ. Харин гутлуулан хуучин хүрз, хүнжил, модон тэрэг, өвс сүрлээр хийсэн гудас, хөлний углааш зэрэг олон зүйлийг Омск мужийн иргэд тусалж цуглуулжээ. В вагоне везут как скотину и кормят как скотину. О! Үхлийн Вайлс киног мужийн 30 дүүрэгт үзүүлж байна. Тарах хотын оршин суугчдын хувьд уг кино жинхэнэ онцлог үйл явдал болоод байна. Ихэнх нь нээлттэд гэр бүлээрээ иржээ. Үнэхээр сэтгэл хөдлөлөө, бүр хэлэхгүй алга. Би өөрөө туулаад гарсан юм шиг л санагдлаа. Нүлмэс туслуулахгүй тайван ирж чадахгүй. Сурагчид хүртэл ирж үзэлсэй гэж хүсэж байна. Анги ангаараа шүү. Омскийн нэгэн сургуулийн сурагчид яг тэгсэн байна. Тэд киноны нээлтэд ангиараа иржээ. Бид уулзалтад найруулагчийг урьмаар байна. Үзүүрийн дараа ярилцчаа сэтгэгдлээ хуваалцмаар байна. Гол дүрийн жүжигчид зураг авалтын үеэр болж байгаа үйл явдлыг өөрсдөө туулж байгаа юм шиг мэдэрч байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мянган хүний амийг авч утсан үхлийн маршийн хэсгийг хүүтэн намрын шүүн авчээ. Жүжигчид хүүтэн газар хөвтөж буун дууны нижигнэн дунд ажиллахад хүрсэн байна. Би гол дүрийн баатруудын хамт хямарч үзлээ. Маш их таалагдлаа. Аимшигтай зочирдон байдалд нэгнээ дэмждэг охтын нөхөрлөл мундаг. Ээж охины хайр. Жихэн ирчүүдж сайхан. Зураг авалт нийтдээ хагас жил орчим үргэлжилсэн бөгөөд одоо үзэгчид том дэлгэцээр кино багийн хичээл зүтгэлийг үнэлэх боломжтой болж байна. Юуны өмнө энэ киног үзэхээр ирсэн бүх үзэгчдэд талархал илэрхийлье. Хүмүүс нүдэндээ нулимстайгаар заалнаас гарч байгааг би харлаа. Мэдээж энэ бүтээл сэтгэл хөдлөгнө. Хамгийн гол нь юу? Бид яах гэж ажилладаг юм? Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, сайхан, эерэг мэдрэмж өгөхийн төлөө шүү дээ. Үүнийг харж л байгаа бол бид зорьсондоо хүрсэн гэсэн үг. Үхлийн Вайлсыг үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар энэ бол өнгөрснийг мартахгүй, өнөөдрөө илүү үнэлэхэд тус болох кино юм. Улаанбаатар хотод уг кино ганцхан удаа, ганцхан газар л үзэх боломжтой. Тогтоож аваарай. 1-р сарын 27-ны мегмар гарагийн 18 цагт Оросын шинжлэх соёлын төвд Монгол гадмал орчуулгатай мөн нэмэх 18 насны хязгаартай. Иргэн үзэгчдээ энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр байлаа. Гадаа эрс хүүтэрж байгаа тулд та бүхэн хувцаа зөв өмсөж дулаа яваарай. Баярлалаа баяртай.